Шинэ өвчил сургуулийн багш Болорцог байна. За 5 дугаар ангийн хүн байгууллагын хичээлийн цэцэг тормомлын амьдралын эргэлт нэг хичээлийн сэдвийг боловсрууллаа. Энэхүү нэг хичээлийн эхний ээлж хичээлийг зохион байгуулахдаа лили цэцэг болон улаан лолийг бодитоор харуулад сурагчдаар ажиглуулан яриулах нь хамгийн чухал. За ургамал урахад юу хэрэгтэй байдгийг хүүхдүүд мэдсэн байгаа. Энэ мэдлэгийн хүрээнд дээр одоо үр соёолоход нөлөөлөх хүчин зүйлсийн тухай мэдлэгийг авах байгаа. За тэгээ хүн байгуулах хичээлийн хамгийн гол чухал зорилго бол шинжилэн судлалт боршин дүрмийн гэсэн ийм мэдлэг чадварыг олох нь хамгийн чухал байдаг. Сурагчид туршилтынхаа үр дүн хүснэгтэд бүртгэн мөн хичээлийг сонирхолтой болгох үүднээс хиймэл оюухан ашиглан богино хэмжээний бичлэг хийх нь зүйтэй. Болор цэцэг багшаа, үрийг ямар хөрсөнд цуулах вэ? Үрийг хар шорон шим тижээлтэй хөрсөнд цуулвал соёолох нь хурдан байна. Ургамал урахад агаар ус чийд дулаан гэрэл хөрс хэрэгтэй. За түрүүчгийн нөхөн туршилт хийхин тулд хэрэглэхгүй маш чухал байдаг. За үрээ сонгож авчихад үүнийхээ дараагаар одоо туршилт хийх үрсэлгээний савыг сонгосон. За ингээд 48 нүдтэй үрсэлгээний сав сонгосон нь сурагч бүртэмжтэй ийм хэрэглэгдэн болсон. Үүнийхээ дараагаар сурагчид одоо үрээ хэрхэн суулгаад өдөр бүр услаад мөчрөөр үржүүлж байгаа, үрээр үржүүлж байгаа, мөчрөөр үржүүлж байгаа ингээд үрсдийгөө хийж байгаа туршилт бүрийг ингээд анхааралтай ажиглаад өөрийн гэсэн дүгнэлтэд бичээд ингэх нь одоо сурагч хамгийн чухал байсан. Одоо энийг сурагчдын одоо ажиглаж байгаа үрийг хиймэл оюуханаар хэрхэн яаж ургаж байгааг харуулдаг нь сонирхолтой. Цэцгийн савтай хөрсөнд хэрхэн соёолон гарч анхны навч гарч ургаж цэцэглэн дэлбэлж байгаа. За одоо болохоор ийм нэг зузаахаа гэдэг юм цэцгийн юу болчихсон байгаа. Тэгэхээр одоо энийг сайхан ингэж сурагчдынхаа одоо нас сэтгэхүйтэнд тохируулаад ингээд зузаахаа гэдэг маш хурдан ургадаг ургамал учраас үүнийг одоо сонгон авч нэг тайралт хийн. Одоо ишээр хуржуулах юм туршилтыг хийсэн байна. За тэгээд натгаа тавиад. За мөн одоо олон ингээд таван өөр нь ингээд гарахгүй гарсан гэдэг үүрэгтэй жаахан сонирхолтой байдаг. Тийм учраас эрдэсгийг сонгоо авч туршсан байгаа. Тэгээд хамгийн ихний ингээд эрдэсгний маань хамгийн ихний дахиад 3 хоногт гарсан. Сэлж байгаа гэж. Тэгээд түүнийг хараад маш их баярлсан. За одоо тэгээд бас энэ сурагчид ингээд анхныхаа нөхцөл нь гараасаа одоо ингээд үр ургах бол үгүй болоод тэр ингээд хүлээлтэн дээр ингээд нэг хөрх ингээд анхны ингээд навчингаа гараад ирэхэд тэднэрт итгэл урам зориг би ингээд ногоо тарьж болох юм байна, цэцэг тарьж үзэхэд чадах юм байна гэсэн өөртөө итгэж чадварыг болгоно. Гэрэл, дулаан, ус, хөрс хэрэгтэй. Суулгасан үрмийн хурдан ургаасай.